Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өмнөх хичээлээр бид хувцс гэсэн сэдвийн дагуу чи, пау, ифу, май, пэн гэх мэт шинэ үгнүүдийг үзсэн билээ. Ингээд үгийн сангийн дунд чатны 2 дахь хичээл эхэлж байна. Өнөөдрийнхөө хичээлээр хэрхэн илгээмж хэлэх талаар шинэ үгнүүдийг хамтаа сурах болно. Та бүхэн хичээлдээ идэвхтэй оролцож шинэ үгнүүдээ бичиж тэмдэглэхдээ бэлдээрэй. Ингээд бидний үзэх эхний үг бол жи. Жи Монгол хэлний тэмдэглэг чэйжлэх гэсэн утгатай үйл үг байна. Жишээг хамтаа харцгаая. Жи шэнцэ. Жи шэнцэ шинэ үг чэйжлэх гэж орчуулах нэ. Жи дэ куай. Жи дэ куай хурдан чэйжлэх гэж хэлж болох нэ. Дараагийн үг бол цо. Цо Монгол хэлний буруу гэсэн утгатай тэмдэг нэр байна. Жишээг хамтаа харцгаая. Жи цо. Жи цо буруу чэйжлэх гэж орчуулах нэ. Дараагийн жишээ бол бие шэ цола. Бие шэ цола. Битгий буруу бичээрэй гэж орчуулах нэ. Энэ жишээнд орсон бие гэдэг нь монгол хэлний бүү битгий гэсэн утгатай хориглох үг байна. Дараагийн үг бол баауго. Баауго илгээмж гэсэн утгатай нэр үг байна. Жи баауго. Жи баауго илгээмж илгээх гэсэн утгатай үг байна. Дараагийн жишээ бол баауго тунжидан. Баауго тунжидан илгээмжний мэдээлэл хуудас гэж орчуулах нэ. Энэ жишээнд орсон тунжидан. Тунжидан гэдэг нь мэдээлэл хуудас гэсэн утгатай нэр үг байна. Дараагийн үг бол шэ. Шэ монгол хэлний нэлээд зарим гэсэн утгатай үг байна. Жишээлбэл жэ шэ жунвэн шу. Жэ шэ жунвэн шу эдгээр хятад хэлний ном гэж орчуулах нэ. Энэ жишээнд орсон жунвэн. Жунвэн гэдэг нь хятад хэл гэсэн утгатай нэр үг байна. Дараагийн үг бол цэдэн. Цэдэн тойлогч гэсэн утгатай нэр үг байна. Жүү цэдэн. Жүү цэдэн хуучин тойлогч гэж орчуулах нэ. Дараагийн үг бол баау. Баау монгол хэлний цүнх гэсэн утгатай нэр үг болон баглах, боох, цүнхлэх гэсэн утгатай үйл үгийн утгыг давхар илэрхийлэх нэ. Жишээ бүгдээрээ харцгаая. Баау баауго. Баау баауго илгээмж баглах гэж орчуулах нь байна. Баау хаа. Баау хаа сайтар боох гэж хэлэх нэ. Дараагийн үг бол ван. Ван монгол хэлний руу гэсэн нөхцлөөр илэрдэг хятад хэлний өгтөр үг байна. Жишээг хамтаа харцгаая. Жи ван монго. Жи ван монго монгол улс руу илгээх гэж орчуулах нэ. Дараагийн үг бол ханкун. Ханкун агаарын тээвэр гэсэн утгатай нэр үг байна. Жишээг хамтаа харцгаая. Жи ханкун. Жи ханкун агаараар илгээх. Дараагийн жишээ бол ханкун гунс. Ханкун гунс агаарын тээврийн компани гэж хэлэх нэ. Дараагийн үгийг хамтаа харцгаая. Хайюн. Хайюн далайн тээвэр гэсэн утгатай нэр үг байна. Жишээг харъя. Хайюн фэй. Хайюн фэй далайн тээврийн зардал гэж хэрэгжилж болох нэ. Дараагийн үг бол ёуфэй. Ёуфэй шуудангийн зардал гэсэн утгатай нэр үг байна. Жао ёуфэй. Жао ёуфэй шуудангийн зардал төлөх гэж хэлэх нэ. Дараагийн үг бол чү. Чү монгол хэлний авах, олох, гаргаж авах гэсэн утгуудыг илэрхийлдэг үйл үг байна. Хэрхэн ашиглахыг жишээгээр харъя.
到邮局取包裹，到邮局取包裹. Шууд ингийн газар очиж илгээмж авах гэж орчуулах нэ. Хамтдаа сурах дараачийн үг бол护照.护照. Паспорт гэсэн утгатай нэр үг байна. 带护照. 带护照. Паспортаа авч явах гэж хэлэх нэ. Ингээд өнөөдрийнхөө хичээлийн хамгийн сүүлийн шинэ үгээ үзье. 客气. 客气. Монгол хэлнээ ёсрогсон, нэрлэгсэн, ийдэг гэсэн утгатай тэмдэг нэр байна. Ярианд хэрэглэхдээ 不客气. 不客气 буюу ясархах хэрэггүй гэж хэлэх нэ. Мөн 太客气. 太客气 буюу маш ийдэг юм гихчлэн хэлж болох нэ. Одоо бүгдээрээ өнөөдрийн үдсэн шинэ үгнүүдээ өгүүлбэрт хэрхэн орохыг харцгаая. Эхний өгүүлбэр бол 这些书都是新的. 这些书都是新的. Эдгээр ном бүгд шинэ гэж орчуулах нэ. Дараагийн өгүүлбэр бол 这4本书是中文的. 那2本书是英文的. 这4本书是中文的. 那2本书是英文的. Үүнийг орчуулбал энэ дөрвөн ном нь хятад хэлнийх, тэр хоёр ном нь англи хэлнийх гэж хэлэх нэ. Дараагийн өгүүлбэр бол 请把包裹吞接单给我. 请把包裹吞接单给我. Илгээмжнийхээ мэдэгдэх хуудсыг надад өгнө гэж орчуулах нэ. Дараагийн өгүүлбэр бол 别忘了把你的护照带去. 别忘了把你的护照带去. Үүнийг орчуулбал өөрийнхөө паспортыг авч явахаа битгий мартаарай гэж орчуулах нэ. Дараагийн өгүүлбэр бол 我听懂了，可是记错了. 我听懂了，可是记错了. Үүнийг орчуулбал би сонсож ойлгосон гэвч буруу хэлсэн байна гэж орчуулах нэ. Ингээд үдсэн сэдвийн дагуу шууд ингийн газар хэрэглэдэг өгүүлбэрүүдийг хамтаа харцгаая. Эхний өгүүлбэр бол 我要寄这个包裹. 我要寄这个包裹. Үүнийг орчуулбал би энэ илгээмжийг илгээмээр байна гэж орчуулах нэ. Дараагийн өгүүлбэр бол 你想寄航空海事海运. 你想寄航空海事海运. Үүнийг орчуулбал чи агарын тээврээр аль эсвэл далайн тээврээр илгээхийг хүсэж байна уу гэж орчуулах нэ. Дараагийн өгүүлбэр бол 我来取一个包裹. 我来取一个包裹. Үүнийг орчуулбал би нэг илгээмж авахар ирлээ гэж орчуулах нэ. Би цаа хамтаа шуудангийн газар хэрэглэдэг өгүүлбэрүүдийг сурцгаалаа. Ингээд нэгэн дасгал ажил хийцгээе. Дараа дасгалуудад орхигдсон зайн тохирох хариултыг нь бичээрэй. 我要寄. 我看一下. 这些书都是. 这3本书是. 那2本书是. 好了，请包好。美国。你想寄海狮，我想寄航空。хамтаа хариултаа харцгаая. 我要寄一个包裹。我要寄一个包裹. Би нэг илгээмж илгээмээр байна гэж орчуулах нэ. Үүний хариуд 我看一下。我看一下. Би харъя гэж орчуулах нь. 这些书都是新的。这3本书是中文的，那2本书是英文的。
Үүнийг орчуулбал эдгээр нам бүгд чинь энэ 3 нам нь хятад хэлнийх. Тэр 2 нам нь англи хэлнийх гэж орчуулах нэ.好了，请包好。你要往哪儿去？好了，请包好。你要往哪儿去？美国 Америк руу гэж орчуулах нэ. 你想借航空还是海运？你想借航空还是海运？ Чи агарын тээврээр аль эсвэл далайн тээврээр илгээмээр байна уу гэхэд 我想借航空。我想借航空。Би агарын тээврээр илгээе гэж хэлэх нэ. Өнөөдрийн хичээлээр илгээмж илгээхэд хэрэглэдэг шинэ үгнүүдийг хамтаа сурцгаалаа. Дараагийн хичээлээр бид хобби гэсэн сэдвийг хамтаа үзэх болно. Ингээд үгийн сангийн дунд чатны 20 дахь хичээл үгээр өндөрлөж байна. Дараагийн хичээлдээр дахин уулзлаа түр баяртай үзэгчдээ. Үргэлжлүүлэн ярианы эдний